өнөөдөр би how to make цөөн буюу цөөн яаж хийх вэ гэсэн бичлэг оруулж байна. Албаснаар төшлөөрэй. Тэг. Юу хөөд энэ бүлтрүүдээ чимээгүй байж байгаа сонссон хоёрыг ихгүй гэж. Нөгөө юм бүлтрнээс олж байгаа тий. Яагаад ийм бичлэг оруулахаар болсон гэхээр яг мөртөгөө сууж байхдаа цөөн яаж хийдгийг мэдчихсэн байхгүй юу. Нэг дээр цөөн яаж хийх вэ how to make цөөн гэсэн бичлэг байдаг ч болоосаа гэж агуулх боддог байсан. Тэгтгийш бичлэг байдгүйсэн. Тэг би хэдэн нэг өдөр YouTube хийдэг болох юм бол заавал тийм цөөнгийн бичлэг оруулна да гэж бодож ирсэн. Админ амьдрал багтаа манай хадам ороод цөөн яаж хийдгийг зааж исэн. Гурлаа том илдэж байгаа таслууд хэрчээд хамт чигэндэг тийм аргаар сурч ирсэн байхгүй юу. Тэг тийм аргаар зөндөө олон жил хийж аваад гоё ялна хаяа мөнгө цөөн яг гоё амар төгсгийг сурч гисэн ингээ бододсон байхгүй. Нэг өдөр Facebook дээр нэг ихч бичлэг хийсэн. Цөөнгийн гурал гоё бэлдэх арга гэдэг. Тэр их чи аргаар хийж үзсэн чи амар дайггүй болсон. Тэр их чи бичлэг дараа нь дахиад бас үзэхэд хүндээ хайгаад болоогүй. Энэ арга бас зарим хүмүүс таалдж магадгүй гэд бичлэгээр зааж байгаа маа. Тэг манайхан ч бас нэг цөөн дээр нэлээ үзэл бодол хатуудаг штеп. Гэтэ энэ бол зөвхөн миний хийдэг арга байгаа шүү. Манай гэрийнхэн болон би ингэж хийдэг дуртай болохоор ингэж хийдэг байгаа шүү. Тэг та хэд бас таалагдвал намайг дагаад хийгээд үзээрэй гэжсэн. Тоглоом сууж таалан саярх нь. Тэгээд зарим хүмүүс гуриландаа давс хийх дуртай, зарим нь хийдгүү. Би болохоор гуриландаа давс хийх дуртай. Тэгээд давс нуурын давс хэрэглэдэг болохоор давсаа халуун уснаа уусгаж байгаа гэдэг. Тэгээд хамгийн гол нь энэ цөөнгийн гурилны онцлог нь юу гэхээр буцсан халуун усаар зурдаг байгаа. Тэгээд час халуун буцсан усаар гурилаа зурж байгаа болохоор мэдээж гараараа зурж болохгүй. Халбаар зурвал илүү амар гэдэг. Тэгээ сайхан нухаж агаад усан жоо хөрөөд ирэхээр нь гараараа зурж эхэлнэ. Мэдээж гараа угаах хэрэгтэй. За тэгээд гурилын нэлээд хөрхэн зургуудад тэгэхээр гурилын гамбан за гаргаад би болохоор энэ нэг амьдрал үтсэн силиконын гамбан за хэрэглэх амар дуртай. Салж унж байгаагчсан хэрэглэнэ. Та хэдэд бас нөгөө хийж чаддаг амар сайн юм а хүн харахаар нөгөө хийж чадгаа яждаг тиймэрхүү зүйл тохиолдог. Бис яг тэгчлээ. Гурилаа энэс нэлээд хатуу зурх хэрэгтэйсэн. Нэлээд шингэн болцсон. Бүр амар хатуу болох хэрэгтэй байхгүй бүр нухаж хахад ингээ гар ядраад амьдрал бодогдоод ер нь цөөн гэдэг чи юу юм бэ? Ер нь цөөн хийх ямар хэрэгтэй юм хөгжөөд дэлгүүрээр дөөрн цөөн ингээ гурлахад би яг заавал зурч хийгээд байгаа юм гээд. За тэгээ гурлаа амрааж явах хоорондоо та хэд минь наснаад шиг хөршүүдхийн хэрэгт дурлж болно. За эндээс хойш бичлэгийг бол та тайлбаргүйгээр зүгээр хараад ойлгочих болохоор амар ойлгомжтой дөө. Эндэгтэй амар шингэн болчих чи бүр арай л хав хатуу байх хэрэгтэй шүү. Бүр ингэж цонхоор шидэх юм бол зүгээр хүн дээр унвал тэгээ толгойн хагарахаар тийм хатуу байх хэрэгтэй. За тэгээ цаашаа нэг яриад байх хэрэггүй болохоор та хэдэд гоё дуу дуулж өгье. Азаа тоглосон. Гоё дуу тавиад өгье. Ямар дуу сонсбор энэ амар гоёнгын нуу эсвэл нэг тийм за ямарч нэг дуу тавиад байгаа.
харж байгаачлан бэлдсэн гурилаа, илдсэн гурилаа хайрж эхэлнэ. Нилээ өндөр гал дээр манай политикний хамгийн дээд нь 19 ахгүй. Тэгэхээр 16 дээр гэхээр ерөөхдөө ойлгож чаас тий. Тэгээ ингээ нэг шигэр нь хуулж авна. Тэгээ миний хурууны өндөгнүүд ерөөхдөө түлэгцээр хагаад ямарч мдэггүй болсон болохоор би ингээд авчиж байгаа хгүй. Тэгэхээр та хэд хурууны өндөгөө сайн түлж байгаагүй бол сэрээ ч юм уу, савх ч юм уу ямар нэг ямар жиргэлж ингээд одоо ингээд 4 ширэхэд авахлцсан маахгүй. Тэгэхээр ингээд хоёр талаас нь хараад хоёр талыг нь хуулчаар голдоо хоёр үлдэж байгаа штэ. Тэрийг ингээд хоёр талаас нь хараад тэгээ шууд гаргачих юм. Тэр өөрөөсөө бүх гурил нь ингээ гой хайрагцсан амд орох юм гэсэн үг. Тэгээ сүүлд үлдсэн хоёр гурил нь гарсныхаа дараа ингээд амархан салчна. Гой гурил гарч ирдэг гэвэдтоо. Гэх мэтчлэн дөрөөр нь давхарсан гурилнуудаа ингээ хараад гаргаад зарим тохиолдолд ингээ хоорондоо наалдаар салжихгүй бүтлгүүдэх тохиолдол байна. Тэгтээ зүгээрээ. You got this, fighting girl. Йоо, энийг хараач тий, яг энэ мөчөд хатуу гурлаа зурж явахад чаналж бодож исэн бодлууд бүгд ор мөрөггүй арилж аз жаргалын гормоноор ялгарх болно. Цөөвөндөө ямар ногоо хийхгүй, байцаа хийхгүй, өөхтөн мах, өөхгүй мах, үхрийн мах, хоньны мах дуртай зүйлээ хийгээд ингэ бэлдэнэ. Мэдээж. Би болохоор хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг одоо тэд их хамтлагч их дургуй жоохон давс тэгээ жоохон сой саус хийгээд болчтий. За одоо болно хурднаа хоолой хөөгч угт гэцүүдлэн өмсөд. Яач вэ? Манай хадам ээж аваараас ийм гоё гэрийн борцог хийдэг. Тэсээ цэвэн гаяа bijсэн чи хадам аав ийм гоё халуун борцог авчирч өгсөн.
Ito чи нөгөө Монгол шүлгээ уушаад идэж сургууль дээр суусан. Монгол шүлгээ. За бай бай. Bye bye. Welcome. Сайхалаарай. Тэр та хэд энэ аргаар цомгоо хийж үзвэл яг миний даасан аргаар хийж үзэх юм бол адраас зураг явуулаарай. Facebook-ийн Ойка буяа гэсэн пэйж байгаа. Тэрэн дээр бас гоё зураг явуулаарай. Би хараад яа гоё вэ гэж бас баярлая.